За хэдийгээр олон нийт ард түмэн татврын ачаал үрийн дарамтанд дарагдж өдөр хоногоо өнгөрөөж өрөнд баригдсан ч гэсэн үүнээсээ илүү юунд ач холбогдол өгч санаа зовж ийнэ гэвэл шударгаар сант марлын судалгаар гарсан байна. 2015 онд шудраг ус байдал илүү байна гэд 68.8% нь үзсэн бол 2023 онд 93.1% нь шудраг бус байдал илүү байна. Энэ бол хамгийн том зовлон гэж үзсэн байна. Тэр өрөнд баригдаж өтөнд идэгдэж байгаа татврын ачааллын хажууд шудраг ус нь муухай байна гэж үзэж шít ард түмэн. За ардын нам сүүлийн 10 жил засаглахдаа ам ангайх болгондоо шудраг усыг дээдлэн, авилгатайгаа тэмцэн, хүний эрхийг дээдлэн гэд. Тэгээ өнгөц сонсоход бараг нүднээс нулимс гартал ингэж уяратал ярьдаг. Гэтэл ачир дээрээ одоо юу болж ийн вэ? За ардын нам бол 2 хуваагдсан. Өөрснөө хуваагдаа зогсохгүй ард иргэдэг 2 хэсэгт хувааж талцуулсан. За өчигдөрхөн 2 бүлэглэлийн 1 хэсэг нь бол бидэнд 4-5 сайд өгнө гэж байгаа. Гэвч бид авахгүй. Би шудраг усны төлөө тэмцэнэ гэж байгаа шиг байсан. Тэгээ өнөөдөр харсан чи яг тэр 5 хүн сайд болоод ороод ирж байгаа шиг байна. Тэр 30-ын бүлэглэлээс нь. За нэгт энэ хэвлэл мэдээлэлээр бас юм явж ийн л да. Энэ хэдийн минь нэг хэрэгээс мултлаатгаач ээ. Тэгвэл одоо зүгээр би юухгүй. Дахиж ярих юм байхгүй. Эвлэрээд айлигээд. Уйлж унжсан сураг байна. Хэвлэлээр. Тэгэхээр би учрал сайдаас асуумаар байна. Та юу нь юун дээр эвлэрч вэ? Танаа эвлэрэл яг юун дээр явагдчихва? Гэмт хэрэг 8-алтцсан биш үсттэй. Гэдэг маш юм санаа зовсон асуулт байна. Яагаад гэвэл ам болгондоо хээл хахуул авилгатай тэмцэнэ гэж байгаа. Хэдийгээр ачир дээрээ 10 байраар 1 жилийн дотор хурцсан явж байгаа шүү дээ. За дахиад та бас менежер чухал байна. Ажлын ачаал даах хүн хэрэгтэй гэдэг юм. Гэтэл тэр ажлыг чи төрийн нарийн бичгийн дарга хийдэн шүү дээ. Төрийн захиргааны төв байгууллагын гол менежер. Сайдууд бол ер нь бодлогын хүн байх хэрэгтэй. Тухайн салбараа том зургаар нь ерөнхийд нь бодлогын хэмжээнд харах хэрэгтэй. Тэгжээж тэр кабинетэд чинь бодлого чинь зөв явж шийдвэр чинь зөв гарна. Гэтэл шулуухан хэлье. Танаа энэ 2 хуваагдсан 1 бүлэглэл чинь цахимаар бүүлийг бол амар хийдэн шүү дээ. Бүйл идэлтийн бүр одоо дэлхийн авраг шалгаруулдаг бол танаа нөгөө бүлэглэл чинь 15 давхрын тэр хэсэг чинь хийдэг байхгүй юу? Гэтэл тэр бүлэглэлийн гишүүн байж болох үйц ийм хүнийг та цахим сайдаар тавих юм. Тэр энэ цахим бүйл идэл чинь бүр амар хөвчих юм шүү. Би бүр айж ийн. Нэг үг хэлэхэд. Тэрийг ингээчээгээд хашгирдیں гэсэн ажилтнууд нь ярьж илээ. Тэрийг ингэж цахимаар бүйлэд гэж шаардлага тавьдаг гишүүнийг та цахимын сайдаар тавихаар энэ цахим бүйлэдэл чинь 15 давхрынхаа зохиолоор улам амилах юм шүү. Танаа 105 жилийн түүхтэй энэ намд өөр цахим сайд хийж хүн алгуу. За дараагийн асуулт. Харбины гэрээ. Танаа бас нэг асуудал оролцолтод ялаа өрөөд гарч ирсэн нэг гишүүн саяхан ярьсан л да. $64 оптик гэрээг хийсэн байна. 26 оны байдлаар гэтэл амны дүн. За цаана нөгөө гашуун сухад ганц мод дээр $131 зарж байна. Зөрүү $67 нь хайцсан бэ. 26 оны зөвхөн 80 сая тонныг зөрүүгийн $67 тооцохоор хэд юм бэ гэд. Танаа намын аюул сайхан гишүүн ярьсан шүү. Тэр эндээс үүдээд юу асуух гэж байгааг бол харбины гэрээг явуулах юм уу? Хянан шалгах хороог ажилуулах юм уу? Оюутлогоон гэрээ 17 жилийн өмнө байгуулагдсан хэдий ч алдаа оноогоо бас ярилцаж хэлэлцээд засахыг оролдож байна. Энийг бол би сайшааж байна. Яг тэрнтэй агаар нэг одоо хэрэгжээд удаагүй байгаа энэ харбины гэрээ асуудалтай болсон хэсгийг хянан шалгахгүй мó? Ямааны мах халуун дээр гэдэг шиг энийг алдаатай бол зас зааварлахгүй мó? Энд чинь ард нь ард түмэнд орох орлого нэмэгдэл тухай асуудал яриад байгаа юм л та. Тэр та энэ дээр шууд хариулах хэрэгтэй байна. За дараагийн асуулт. Асуулт юу ах вэ? Эвтэй байхтай хүчтэй гэж танаа намайг уриал та. Гэтэл шудраг байхтай хүчтэй гэдэг нь илүү зөв л дөө. Чингис хаан хэрвээ эвтэй байхтай хүчтэй гэл эвлэлдэж нэгдээл те одоо буруу зөрүү зүйлийг зөвшөөрөл явж исэн бол дэлхийн засгийн газар авилгатай тэмцэх чиглэлүүргээ хэрэгжүүлнэ. Тэгвэл
зүгээр үг яриагаараа биш. Авилгын төсөөлийн индекс 10 байр хойшилсан байна. Transparency International бидэнд зөвлөмж өгсөн. Наад эрх зүйн орчноо янзлаа гэж. Тэр шүгэл үлэгчийн хууль, олборлох салбарын элдод байдлын хууль, тэр ял завшаад байгаа асуудал, нийтийн албан тушаалтны тэр хөрөнгө мөнгийг хураах эрх зүйн орчин гэдэг энэ ажлууд дээр бол дэвшил гаргана. Дээрээс нь гэмт хэрэг авилга гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхийн тулд энэ төрийн албан тушаалтнуудын олгоод байгаа зөвшөөрөл эрх олголтуудаас энэ хүний оролцоог салгана. Тийм учраас Mongolia e-бизнесийн 2 дугаар платформыг нээж зөвшөөрлийг зөвхөн цахимаар болгоно. За, хиймэл оюун дээр суурилсан эрсдлийн үнэлгээ хийгээд зөвшөөрлүүдийг автоматар сунгана. Гэт ийм ажлуудыг хийгээд төлөвлөж байгаа. За, таны яг асууж байгаа асуултанд би бас хариулъя. Төр тасралтгүй доктортой ажиллах шаардлага бол байна. Цагийн сорилтууд бидэнд улс төр биш ажил хийх хэрэгцээ шаардлагыг улам бий болгож. Одоо худлаа биш. Манай намын бүлэг дотор тодорхой үйл ажиллагачлууд үүссэн. Гэхдээ би намын даргын хувьд 68-ыг гишүүнээ харж агаад бүхлээр нь аль ажлыг хэнд хариуцуулбал анхан шатанд ажилсан туршлагатай ачаа үүрч чадахгүй гэдэг байдлаар сонголтоо хийсэн. Тэрнээс биш янз бүрийн одоо тэр нэг албан тушаал тэти яам, эди яам, ийм тийм албан тушаал 8 альцах юм бол огт байхгүй. Харин энэ үл ойлголцоод байсан хүмүүс магадгүй энэ засгийн газрыг бүрдүүлэхэд бол энэ чинь 68 уулаа оролцох ёстой. Нэг л нам гэдэг утгаар. Тэрнээс биш одоо юу гэдгийг хууль дүрм зөрчил гаргасан, гэмт хэрэг толбогдсон ийм зүйл дээр бол тэр эвлэрэн энэ гэдэг ойлголт огт байхгүй. Би бол авилгатай тэмцэх ажлыг бол манлайлж хийнэ. Тийм ч учраас цаашдаа бол хариуцлагын механизмаа илүү сайжруулна, эрх зүйн орчноо сайжруулна, төрийн өмчт компаниуд дээр тэр төрийн албан дээр ч ёс зүйн хариуцлага нэхэж шаардаж ажиллана гэдгийг бас хэлье. Захим хөгжлийн яамны гол зорилго бол өөрөө энэ нэг тийм хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү энэ захим хөгжлийн яам бол илүү дижитал хөгжлийн асуудал, ил тод байдлын асуудал, төрийн үйлчлэгийг илүү нөө захимжуулахтай холбоотой ажил учраас би бас өнгөрсөн хугацаанд хийж исэн ажил цаашаа үр дүн гаргах гэдэг олон талыг нь харж бас томилсон гэдэг хэлье. За, би Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Харбины гэрээ одоо хяналт шалгалтын төр хороо байгуулах асуудал бол гишүүний бүрэн эрхээ. Гэхдээ харбины гэрээнд бол би урд хөрш ямар ч буруу байхгүй. Тэр хямд нүүрс авж байгаа энэ гэдэг бол худлаа шүү. Өнгөрсөн онд харбины гэрээтэй холбоотой ердөө 4.5 сая тонн нүүрс гарсан China Energy-д таны хэлдгээр $64 ам дээрээсээ дээр нэмэх нь $20 тээврийн зардал Монголын төмөр замд орж байгаа. Энэ үед үн ийм л байсан. Тэрнээс биш одоо тэр сая одоо гараад ирсэн хүн гэнтхэн тэр өнгөрсөн жил одоо 130 эдтэй байсан нүүрсийг тал үнийг одоо алгуулгачлаа гэж ингэж одоо ийм ярьж одоо хөрш орноо ингэж гутаанд оромжилж болохгүй. Хэрвээ шаардлагатай гэвэл би танд одоо ингэж тайлбар хийхэд бэлэн байна гэдгийг хэлье. Өнгөрсөн жил бол таны хэлдэг 90 сая тонн нүүрс бол дандаа биржээр гарсан. Үүнээс бол зөвхөн 4.5 сая нь л China Energy буюу харбины гэрээтэй холбоотой нүүрс гарсан юм аа. Тэгэхээр бид бол өөрсдөө гуйж төмөр замаа холбоё. Энийг одоо явуулахын тулд ингээд 16 жилийн хугацаатай гэрээ хийгэж өөрсдөө гүйж очиод өрөөл бусдыг одоо гутаанд оромжлох ийм асуудал хийж болохгүй шүү. Бид эдийн засаг ямар байгаа вэ? Урд хөршийг дэлхий гуйж байхад бид бөөрөнд наалтчаад ингээ муулаа суугаад юмаа зарна гэвэл ёстой худлаа болно шүү. Тийм учраас жоохон улс төржиж болно. Бас эдийн засгаа бодолцоороо гэдэг би бас зориуд хэлье. Энэ ерөөсөө улс төржүүлж байгаа асуудал биш л дээ. Энд чинь өчигдөрхөн та хийж бие биенийхээ хулгай зэлгийг ерөөсөө гайгаад, шагшаад бүр ерөөсөө бөөм болцоож исэн юм биш үү? Энд чинь би зохиогоод байгаа юм биш л дээ.
Та иж 30 38 болчоод өдөр болгон замын нөгөө голын хоёр ирэг дээр гарчаал хідэн төгрөгийн хулгай хийснээрээ би нэгэ дуудалцаад исэн юм шүү. Тэгэхээр чи бид нар чи болгоомжлох зүй ёсны асуудал шүү дээ. Энэ дунд чинь цавчаа байдаг. Өмнөх аптек гэрээнүүдээс хичнээн их найдын цавчаа гарсан тухай яриаг та нар өрснөө л гаргадчих. Бид ердөө зохиогоогүй шүү дээ. Тий. Тэгэхээр бид нэр олон нийтийн өмнөөс энэ асуултыг асуух ёстой. Олон нийтийн өмнөөс хянаж шалгах ёстой. За дахиад нэг зүйлийг хэлэхэд учир сайд бас залуу хүн өөрөө энэ төрийн хэмнэлтийг хийх хэрэгтэй. Одоо энэ сайдууд 300 саяын төгрөгийн 300 ундаг байх ланд. Би одоо үнийг мэдэхгүй сая өнгөцөг минээс асуулаа л да. 20 сайд нийлээд 6